нэгнээ дэмжиж, хамтдаа өсөж хөгждөг, өөртөө хайртай, үн цэнээ мэддэг, нийгэмд гэрэл түгээдэг эмэгтэйчүүд. Энэ бол гэрэлтэм эмэгтэйчүүдийн цаг. Таны урам зориг авах мөч эхэлж байна. Гэр бүлийн радио 104.5 84.5 дэлгүүн дээр бидний хүлээн аван үзэж байгаа, сонсож байгаа сонсогч үзэгч танд яг энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Гэрэлтэм нэвтрүүлгийн маань баасан гарагийн дугаар инхүү гэр бүлийн радиогийн 2 дугаар эфирээс эхлэхэд бэлэн болсон байна. Сонсогч та биднийг сонсохоос гадна үзэх боломжтой захин орчин буюу та Facebook дээрээ гэр бүлийн радио 104.5 гэсэн хайлтыг хийх юм бол гэрэлтэм нэвтрүүлэг маань шуудаар дамжуулагдаж байгаа. За ингээд өнөөдөр гэрэлтэм нэвтрүүлгийнхаа 2 дугаар гэрэлтэм нэвтрүүлэг дээрээ ажиллахаар радиогийн 2 дугаар эфир дээр сэтгэл зүйс, сэтгүүлч, баясаа болон гэрэл судлаас цомоо нарна бэлэн болсон байна. Өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За би гэрэлтмээ лайв руу сайхан оруулаадахыг цомоо маань өнөөдрийнхаа мэдээллийг танилцуулаад явж байгаарэ. За тэгээд өнөөдрийн гэрэлтэм нэвтрүүлгээрээ болвол хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа гэдэг сэдвээр бас ярилцахаар бэлэн болсон байгаа. Тэгэхээр биднээс биднийг үр хожид маань ингээд аваад үлдэж байгаа бидний дүр төрхийг үлдээж байгаа зүйлүүд маань бол бидний үр хүүхдүүд маань байгаа шүү дээ. Тэгэхээр нэг удаа хүн маань тэгэж хэлээ, нэг юу билээ ярьж байгаа л нэг тхимсан гэж ярьж исэн чи ээжээ хамгийн том баялаг чинь үр хүүхэд байдаг штэ гэж хэлж исэн. Тэр үг ингээд санагдчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр бидний амьдарч яснээс шүү гэдгийг маань нотлох, ийм хүн байсан шүү гэдгийг маань илэрхийлэл болж үр хүүхдүүд маань энэ дэлхий дээр бас үлдэх байгаа гэнт амьдралынхаа төгсгөлийг. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа гэдэг их чухал юм аа. Тэгэхээр энэ бол тэдэнд маань дурсамж болж үлдэж байгаа. Энэ дурсамж гэдэг маань хожим тэр хүүхдүүдэд маань тижээгдэх, амьдрах, тэтгэгдэх тэр нэг сайхан зүйлсүүд болж үлдэж байгаа. Тэгэхээр дурсамж болон тарих хоёр маань ямар холбоотой юм болоо? Ийм олон ийм холбоосууд бас үлдээдэг бахан л те. За нэг наймарт бол аюулгүй байдлын мэдрэмжийг үр хүүхдүүдэд маань ингэж үлдээж яана гэсэн үг. За хүүхэдтэйгээ хамт инээх, хамт тоглох, аялаж явах, эсвэл зүгээр л хамт хоол хийх тэр мөчүүд бол би хайрлагдаж байна, би аюулгүй байна гэсэн тэр дотоод мэдрэмжийг өгдөг. За энэ талаар бол Джон Боулбиний энэршлийн онолын онол гол суурийг илэрхийлдэг байгаа. Тэгэхээр хүүхдэд маань тэр хайрын мэдрэмжийг өгдөгөө гэсэн үг. Хамт цагийг өнгөрүүлснээрээ. Дараагийн дугаарт харах юм бол хүүхдэд маань өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Сонсогддог, анхаарал авч чаддаг, үн цэнтэй мэдрэмжийг хүүхдүүд маань цаг гаргаж авснараа би чухалхан гэсэн тэр дотоод итгэл энд хүүхдэд маань төрж байгаа. Энэ өөртөө итгэх итгэл нь бий болж байгаа. Ирээдүйд шийдвэр гаргах, зорилго тавих энэ скилтэн чадварт нь нөлөөлдгөө гэдэг бас энэ хоёр дахь зүйлийг илэрхийлмээр. Би 5 зүйлийг нэг үсэнд дурдчихъя. За нэг үсэнд дурдъя. Тэгэнгүүт яг нөгөө хүүхдтэйгээ өнгөрүүлэх цаг гэдэг сэдвээр битээр ярьж байгаа учраас ээжүүд маань гэр бүлийн радиог сонсож байгаа гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг лайв стримийг үзэж байгаа бүсгүйчүүд маань тий. За тэгээд аудч бас байж болно. Яг хүүхдтэйгээ өнгөрүүлэхийн цагийн талаар та хэд ямар санаа оноо, туршлага, алдаа оноо байна тий. Тэр болгоныг сайхан бичээд яваарай. Тэгээд хайртай хүмүүсээ бас меншнийгээрээ зүрхээ дараарай гэж эхлээд өрий тийм ээ. За тийм. За тэгээд 5 хэсэг. Та миний чихвчийг дахиад чангалаад өгч. За чангалаа тэгээ. За баярлалаа. За нэгт нь болохоор аюулгүй байдлын тэр мэдрэмж бий болж байгаа тий. Хоёрт нь хүүхэд маань өөртөө итгэх итгэл бий болж бүрдэж байгаа. Гуравт нь сэтгэл зүйн тархлаа үүсэж байгаа. За сайн дурсамж ихтэй хүүхдүүд стрессийг илүү сайн давдаг. Бүтлгүүтлийг болвол тий аим шиг гэж биш харин суралцах зүйл гэж харддаг. Учир нь тэдний дотор би ганцаараа гэсэн тэр мэдрэмж сууж байгаа. Сэтгэл зүйн тархлаа гэдэг бол их чухлаа гэдгийг гэр бүлийн радио бол байнгын үеийн үед л нэвтрүүлэг болгон дээрээ л ингээд дурдсаар байдаг тий. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлснээр энэ сэтгэл зүйн тархлаа бол үүсэж байгаа. За дөрөв дэх зүйл нь хүүхэдтэйгээ харилцаа илүү нээлттэй болж байгаа. Хамт цагийг өнгөрүүлснээр гайхалтай дурсамжууд ихтэй болно. Хүүхэд асуудлаа нуухгүйгээр илэн далангүй ярилцдаг болно. Эцэг ихтэй илүү итгэх тэр итгэлүүд бий болж байгаа. Тэгээ ялангуяа өсвөр наснд бол маш их өсвөр насныхан болон эцэг эхчүүдийн зөрчил ирнэ гэд үүсэх тийшээ ханддаг штэ. Тэгэхээр энэ цаг хугацааг хэр их өнгөрүүлсэн байх байдлаас шалтгаалаад хүүхдүүдийн болон эцэг эхчүүдийн дунд гарах тэр эрсдэл баг байх болно. Зөрчилдөө үл ойлголцоо баг байх болно гэж илэрхийлмээр. За 6 юм биш үү? За 5 дахь. Ирээдүйд зан төлөвийг эргээр төлөвшүүл. Хүүхдийнхаа ирээдүйн. За судлаач Дэниэл Сигл хэлэхдээ хүүхдийн тарих харилцаан донд
хөгжидгөө гэдэг үгийг хэлсэн байдаг. Энэ нэг оновчтой үг байхаас илүү судлагдсан одоо ийм суурь онол байгаад байна. Тэгэхээр эерэг тэр дурсамжууд, бусдыг хайрлах чадвар, сэтгэл хөдлөлөө удирдах нь нийгмийн харилцааны чадварыг төлөвшүүлдэг учраас хүүхдүүдтэйгээ цаг гаргах нь чухал шүү. За сүүлийнх нь энэ 6-ыг дурдчаад хоёлоо гоё ингээд тий одоо сүүчүүдээ ураад ярилцаад туршлагаруугаар гэж бодож байна. Юу гэж ярьдаг вүлээ? Туршлага, практик зүйл рүү. За, хамгийн том үр дүн бол насан туршийн тэр дотоод дэмжлэг хүүхдүүдэд маань үүсэж байгаа. Том болоод ч тэр хүнд үеийг туулахт нь аав ээж маань намайг ингэж хайрладаг байсан. Би ганцаараа биш гэдэг тэр дурсамж түүний дотроос бий болж өгдөгөө. Тэгэхээр гайхалтай дурсамж бүтээх гэдэг бол хүүхдийн зүрхэнд насан туршийн аюулгүй суур тавих ийм зүйл юм аа. Тэгэхээр дурсамж болон сэтгэл зүй ингэж холбогдож байгаа. Би тэгэд одоо ингээд нэг сэтгэл зүйчдийн багаараа эрхүү хотноо туршлага судлах гад явбаа. За тэгээд тэгсэн чинь бидийг очсон эхний сургалтын дээр за нүдэ айнаад одоо би яг энэ төсөөллийг хийлгэе зэ. Баясаагч болон сонсогчд маань хийгээрэй. Хоёулаа нэг жоохон уриалан додчихоо. Тэгээ. Манайхан яг одоо бид нар айгу гой зүйлийг хийх гэж байгаа учраас сайхан лайвтайгаа хамт байгаараа ороод ирээрээ. Тэгээд хайртай хүмүүсээ мен хийгээрээ одоо юу меншн хийгээрээ. Хин Аленка маань чи над руу нэвтрүүлгээ эхлээл явуулаарай л гэдсэн. Би Аленкаар үлгэе гэтэл. За тэг сайхан меншн хийгээд за тэгэнгүүт хайртай хүмүүстэйгээ хамтдаа сонсоод өнөөдөр хүүхдтэйгээ өнгөрүүлэх цагийн талаар бид нар ч гэсэн адилхан л нөгөө хүүхэд насыг туулсан тэг хүүхэд насандаа аав ээж минь бидэнд ямар одоо цаг нар тийм ээ хайр халамж анхаарал гэдэг тэр зүйлийг өгжсэнийг гэдэг ийм дурсамжаараа ингээд тод аваад үлдсэн байдэн штэ. Тэгэл бодохоор одоо бас өөрсдийнхээ хүүхдүүдэд ч гэсэн тийм өгөх хамгийн үнэтэй биелэг юу вэ? Хүүхдүүдтэйгээ бид нар юу гэдгийг те хайртай гэл үнэтэй зүйл авч өгвөл хайртай гэл тоглоом авч өгвөл тэрийг ингээ хүүхдүүдтэйгээ үлдээчих юм уу? Эсвэл хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цагийг чин сэтгэлээсээ гаргах хэрэгтэй юм уу гэдэг талаар өнөөдөр гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр нь ярьж байгаа. Тэгэд сонсогчоосоо нэг юм асуулт асууя. Хүүхэд таныг хамгийн сүлд хизээ чин сэтгэлээсээ тэрсэн бэ? Хамгийн одоо хизээ бас хамгийн их инээсэн бэ? Хизээ одоо таныг уцаа оролдохгүйгээр зөвхөн өөрийг нь сонсож байсныг одоо тий маш ингэж тав тодорхойгоор маш сайн санаж байгаа вэ? Тэр зүйлүүдийг та анзаарсан уу? Бид нар ингээл орой болохоор гэж яриад идэх нь өглөө ажилдаа явчаад орой гэртээ харж байгаа учраас орой ингээд нэг юм хүүхдүүдтэйгээ халуун амбүлээрээ цуглараад уулзаад тэр үед нэг юм чанартай 10 минут ч юм уу те чанартай 30 минут ч юм уу тэрийг гаргахыг хичээдэг штэ ээж аав нарын хувьд. Тэгэхээр яг тэр асуултуудыг танаас асууж байгаа шүү. Тэгээд хүүхдүүд том болоод те аав ээж нь одоо юу гэдгийг те ямар гоё тоглоом авч өгч ийсэн хідэн төгрөг олдог байсан ямар их завгүй байсан одоо гэхээс илүүтэй те надтай ямар цагийг яаж өнгөрүүлж исэн бэ гэдгийг маш сайн санаж яадаг штэ. Тэгээд тэр дурсамжууд нь ингээд хүүхдүүдийг одоо ингээ юу гэдгийг те хаз жаргалтай эсвэл одоо цаг өнгөрүүлээгүй тэр гоё дурсамж бүтээгээгүй бол гонигтай тийм мэдрэмжүүдийг өгч яадаг штэ. Тэгэхээр яг өнөөдөр энэ талаар ярьж байгаа. Тэгээ төгсгөлд нь одоо цаамаа битэрийн өнцгөөс талаас тий болж игэл хэрхэн яаж өнгөрөх талаар ярилцмаар байна. Сонсогчтой бас нэг юм санааг өгмөр байна. Тэрнээс гадна зөвхөн битэр өгөөл яриад өнгөрдөг юм биш тий. Сонсогч та энд идэвхтэй оролцоорой, идэвхтэй хуваалцаарай, идэвхтэй ярилцаарай гэж урьж байна. Тэгээд өнөөдрийн бас нэвтрүүлэг дээр маань яг бас гэрэлтэх тэр шаардлагатай бүсгүйчүүд болгон л гэрэлтэх хэрэгтэй шүү дээ. Яг тэр гэрэлтээсээ энэ бүсгүй маань бүр илүүх гэрэлтээсээ гэж байгаа 3 найзаа гоё меншн хийгээрээ тий найзууд руугаа бас шеэр хийгээрээ. Тэгээд эмэгтэйчүүдийн нэвтрүүлэг учраас яг бүсгүйчүүдийг сүр гэхээс илүү тэр эерэг тэр гоё гэрэл гэгээг цацруулж тий харилцаандаа гэр бүлтэй түгээх гоё тэр өдөөлтүүдийг бас уриалан дуудах болно гэж итгэж байна. За тэгээд хоёлаа өнөөдөр бас хамт байсан онцгой нэг бүсгүй гоё урамшуулъя гэж бодоод байна. Түрүүч удаа нөгөө гэрэлтэн пэйж дээр маань хоёлаа ч нэг 20 оронтой та сансан шүү. Таалгаад. Тэгсэн чи Аленка маань таасан шүү. Яг тэрнтэй адилхан өнөөдөр бас гоё итгэвтэйгээр комент бичээд итгэвтэйгээр бас шеэр хийгээд хамтдаа байгаа. 3 дахь одоо тий чочин хөтлөгчийг гэхдээ лайв дээрх чочин хөтлөгчийг тодруулаад гоё шагны гэж бодчих. Тэгэл да. Шагны гэхээс илүү гоё урамшуулъя. Бас гоё хуваалцъя тий. Тэгээд гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр гэдэг бас групп байдаг тий. Групп дээрээ цаамаа битэрэн тэнд нэвтрүүлгүүдэд шеэрлээд бас хаяад нэг юм хөрх асуултууд асуудаг. Тэгээ өчигдөр хүүхдэд хамгийн хэрэгтэй 3 зүйл юу яж болох вэ гэд. Тэгэд нэг жишээ өгөөд сонсдог аав ээж хамт өнгөрүүлэх цаг хайраа илэрхийлдэг үгс гэд оруулсан чинь манай 2 одоо дагагч маань ингэж бичсэн. Аленка яваа маань болохоор хайр халамж, дэмжлэг гэдэг 3 зүйлийг бичсэн. За Түмэн газар Чулуунбат болохоор хайр, эрүүл мэнд, аюулгүй орчин гэдэг ийм зүйлүүдийг бичсэн. Миний хувьд болохоор бичсэн зүйл маань
хүүхдээ сонсдог аав ээж байх, хамт өнгөрүүлдэг цагтаа байх, хайраа илэрхийлдэг үгстэй байх гэдэг ийм 3 зүйлийг санаа болгож утсан. Тэгээ энийг ч гэсэн би бас хүүхдүүдтэй гэр бүлдээ яг амьдрал дээрээ бас ингээд хэрэгжүүлэхийг хичээдгийн. Хамт өнгөрүүлэх цагийг дурсамж болгоод багаас нь үлдэхсэн. Одоо тэгж яриад идэг штэ ээж аваад хүүхд чинь одоо юу гэдгийг тий насанд нэг нас хүрээгүй ухаан суугаагүй эсвэл нэг настаа 2 настаа тэр хүүхэд одоо дурсамжаа санахгүй дээ гэж яриад идэг штэ тий. Гэсэн чинь хүүхдүүд сандаг гэдэг юм. Нэг настаа 2 настаа тий яаж ийжсэн. Тэг өчигдөр би дунд охинтойгоо ярьж илаа. Паркийн талаар яриад. За. Тэгээд сая амралтын өдрүүдээр парк дээр нөгөө жоох нэгэ тоглуулчаад тэр талаар ингээ ярьжсэн чинь дунд охин би нэрээ баг ингээд жоохон бахта асыг харагчин дээр сууж яснаа санд штий. Тэгээд нөгөө асыг харагч чинь тэр үед ингээд ийм дээдэлтэй нэг ийм борооны одоо шүхэр шиг хэсэгтэй. Тэгээд доотлолтой болохоор ингээд ийм суудлан задгаа. Тэгээд нэг ийм гинжээр ингээд суудлаа ингээд бихэлцдэг. Тэгээд тэр өндөр тэр гараа явж идэг. Яасан ч айдгүй байсан. Жоох хүүхдүүдээ өвөр дээрээ авц цугаал явчихдаг гэсэн байхгүй. Тэгээд тухайн үед нөхөр ихтэй манай том охин нэг 3 нас хүрэх гэжсэн. Дунд охин 2 нас хүрэх гэжсэн. Тэгээ 2 хүүхдээ аваад битээр яг тэн дээр сууж исэн байхгүй. Тэгээд нэрээ тийм байсан те гэд ярьсан чи тэрийг би бүр сандин штэ гэдэгсэн байхгүй. Тэнгүүт хөөх чи бүр тийм амар тод санаж яана гэсэн чи бүр юм задгаа яаж цуудаг гэсэн ингээд нисээд өгчмээр гэж ярьж байгаа байхгүй. Тэнгүүт хүүхдүүдийн дурсамжинд баг байсан ч гэсэн те өөрөө өөрийгөө ингэж сайн илэрхийлж чадахгүй байсан ч гэсэн үлдсэн байд юм байна. Тэгээ одооний ингээ алсыг харагч бол ингээ гой хамгаалалттай ийм тийм гэд битээр ярьж байгаа байхгүй. Тэгэнгүүт хүүхдийг те жоохон гэж бодохгүй нөгөө дурсамж бүтээх нь ямар чухал юм бэ? Маргааш яг энэ хэсгийг энэ зүйлийг хуваалцсан даа гэж бодож ирсэн. Тэгэлгүй яг энэ чинь нөгөө хожим яг тэр хүүхэд надад ямар их хайртай байсан. Намайг ямар чухалчилж исэн. Би ямар үн цэнтэвэ гэдгийг ингэж дуурсдаг, эргэн сандаг гэдэг шүү дээ. Одоо болохоор би нэг юм гоё тасгал ажиллаас хийлгэмээр. За тасгал ажиллаа хамтдаа хий. Манайхан сайхан сонсоод ороод ирээрэй. За тий. Дунд урандастай нэг тэр үед явлааш сасар явлаа гэдэг хариултгүй шиг эсвэл зарж шиг гэдэг шиг. Үгүй залхаж болох уу гэсэн бай. За дундуур нь дахиад ороод. 1146 145 9986 5 дугаар маань өнөөдөр өөс 2 дугаар студиуд бас доорч хийж байгаа. За тэгвэл залхад ороод ирэхэд харъя. За залхад ороод ирээрэй. За тэгээд залгаж орж ирснийхэн дараа нь гоё бас ярилцъя гэж бодож байна тий. Ер нь ингээд бид нар ч гэсэн одоо ингээд бас бодоход айгүй гоё аав ээжийн маань үлдээсэн тэр дурсамжууд бас их сайхан байдаг штэ. Хамтдаа өнгөрсөн цаг хугацаа ч гэсэн тий. Тэгэхээр бид нар өөрсдөө хин нэгний хувьд дурсамж болж бас үлдэх учраас өнөөдрийн одоогийн цаг дээрээ хэдүүлээ бас тэр дурсамжийг үлдээх нь чухал юм а. Яалтчгүй дурсамжийг бодохоор өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийг зэрэг ярихгүй болохгүй мөлий. Дурсамж гингүүтээ ирээдүг яриад иж болохгүй байхгүй. Тийм шүү дээ. Дурсамж гэхэр чи хүн чинь өнгөрснөө ингээ өсгөж байгаа байхгүй тий. Нэрээ яалаа. Нэг тийм үлдсэн штэ гэд. Тэгвэл ирээдүг ярихын тулд отоог би яаж ингээ бүтээх вэ гэдгийг ботхоос өөр арга байхгүй. Тэгэхээр энэ 3 цаг хамтдаа л явж байна. Тэгэхээр ирээдүйн тэр сайхан дурсамжийн төлөө бид нар одоо гоё дурсамжийг үлдээж ийж ирээдүйд очисон хүүхдүүд маань өнгөрсөн тэр дурсамж олгож үлдээ гэсэн үг дээ. Яг нэг төөрөх гэдэг байгаа байхгүй. Угаар гинэ. За 99 86 1045 гэсэн дугаараар холбогдоорой. Тэгээд даваас уран баяр маань сайн уу? Хоёр сайхандаа өдрийн мэндэ хайртай шүү. Баярлаа гэсэн байна. Баярлаа. Үргэлж те энэ гоё урмын үгийг хэлжээдэг. За тэгээд тасгалаа ажиллуулах уу? Тасгалаа холбогдсныхын дараа холбогдсны дараа. Их юм болохоор айгу гоё юм ярьж орж ирэх байх гэж найдаж байна. Ханхуу гүнжин ээж гээд нэг хөөрхөн нэртэй юм тий. За тэгвэл нөгөө нэг ээжийн кейсийг бас хуваалцъя. Нэг ээж ингэдэг байсан байгаа. Хүүхдтэй ер нь бол би бүхнийг л авч өгдөг гэж боддог байсан. Тэр нь ингээ миний хайрын илэрхийлэл тий. Хүүхдээ би югаарч дутаахгүй энэ маань хайрлаж байгаа. Магадгүй би өөрийнхөө одоо тий хүүхдтэй зориулж чадахгүй байгаа тэр цагийг хүртэл тий. Энэ зүйлээр нөхч ийна гэж боддог байсан гэсэн. Тэгсэн чинь нэг өдөр хүүхэд нь ээжээ тий энэ тоглоомоор та надтай хамт тоглооч. Уцаа хоошин тавиад надтай хамт тоглооч. Уцаа орхиод өгөөч гэсэн чинь би ч хамд ийм гоё тоглоомод аваад өгсөн байхад чи тоглол доо гэдгсэн гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр үед хүүхэд тий ээжээ тий надад энэ тоглоом биш таантай хамт тоглох тэр юу хэрэгтэй байна гэж ярьсан байгаа юм. Тэгэхээр ер нь ийм зүйлтэй манай бүсгүүчүүд хэр их тулгарч исэн бэ? Хэр их одоо тий таарч исэн бэ? Тэр талаараа бас бичээд ороод ирээрэй. Сая залгасныг нь би анзаарсангүй.
Ста уучлаарай. Ороод ирээрэй За тий. тэгэхээр залгаарай. Тий. Түрүүн та бас нөгөө асуулт асуусан шүү дээ. Хүүхэдтэй сандаг болов уу гэж тий. Манай хүүхэд болол өдөр болгон сарж байгаа. Наад уцаа болоо чи зомби боллоо штэ. Чи намайг анхаараач гэж тэгэж хэлэнгүүт нэр тийштэй гэд ингээ анхаарад. Тэгээ яг өөрлөө ингээ хараад хөвтгээр өөрлөө ингээ анхаарал тавиад баярлал ингээл инээгээл тий. Би хамгийн хөөрхөн дээрээ тавьсан байх шүү гэл. Тэгэхээр эн чи эргээд ингээ цаанаас юм нэхэд байгаа байхгүй. Би бүр өчигдөр ингээд ёо цаг 20 минут тутамд анхаар гээл шаардаад би яг анхаарад шүү одоо болоогүй гэж болоогүй байна уу? Oops. Оо за сайн байна уу? За юу. Өдрийн минь танд за Ханхуу гүнжи ээж байна. ямар хөөрхөн нэртэй юм бэ? За ханхуу гүнжтэйгээ өнгөрүүлдэг тэр дурсамжийн талаар бас хуваалцгаа. За тэгээрэй. Надад ингээ яг одоо ингээд бодохоор нөгөө яг ханхуу гүнжтэйгийн хамт гоё дурсалтай гэсэн тийм дурсамж бараг л олдохгүй байгаа байхгүй яг ажил амьдрал гэдэг одоогийн бүтэц яг тийм болчиход байгаа. Тэгээд одоогийн байдлаар болохоор нөгөө хүн маань болохоор зэрэгч явцсан. 5 дугаар ингээ охиноос болохоор айл төлтөж нөгөө ростертэй буюу одоо нөгөө 15 хоног ажиллаад 15 хоног амарсан гэж болсон байгаа да. Тэгээд яалтч нөгөө амьдралын шаардлагаар ерөөсөө тийм дурсамжгүй юу нэвтрүүлэг өгдөж байгаа яг тийм санаанд ороод тэгээд нөгөө хуваалц марснаг да. Нүдтараа. Том нь бол бүр эр цэргийн алба хаахаар одоо эр хүн болоод явсан байж тээ. Тэгвэл багтаага гоё дурсамжаас бүтээж болно шүү дээ. Багтаага тэгээд одооноос яг уучраа ямар ч юм нөгөө охтын болцоог хийгээд яавал гоё дурсамж үтээх тэр болохны бүрээс хамгийн нэгдүгээр тань гэж бодож байна. Яг зөв шүү. За ямар санаа вэ? Ээжийг ингээд өглөө гараад орой шиг амар гэсэн ядуу хүчтэй байсан. Одоо би бүр охиноо бүр ингээд 15 6 хоногоор ингээд орхиод яалтгүй явж байгаа жоохон гимшээд гэхдээ яг тухайн үеиг бодох юм бол яг нэг өдөр шөнөгүй бас яриатай видео кол хийгээд болохоор яг нөгөө хүүхдийнхээ үнц нүүр хүүхдийнхээ үнц нээж байх юм одоо яг ухамсарч юм шүү дээ. Тэгээд одоо ч ямар ч охтын болцоогоо хийн тэгээд яг нөгөө хамт байгаад байхдаа бид нар ч ерөөсөө тэгж нөгөө хайраа илэрхийлж хүүхдүүдийн ихрэлж яг үнэндээ чаддгүй юу тий орж ирээд нөгөө байгуулах нэг цаад би одоо болшол өхөр амар санаа ямар ч байсан хайртай шүү ээжтэй бол миний хүү хамгийн хүнцэнтэй шүү гэдэг зүгээр бодох шиг амаараа өөрөө үйлчлэлээр үзүүлнэ гэдгээр сангаргалж маш их баярлалаа тий. Тэгээд хүүхдтэй өнгөрүүлэх цаг бол тэгэл хүүхдийн зүрх сэтгэлд үргэлж үлддэг учраас тий. Та бас ингээд энэ санаа авсан гоё. Яг баг байхдаа би яг хүүхэд байхдаа нэг жоохон дурсамж өгдөг байхгүй ингээд нөгөө ээж маань ойлголцсон байсан. Тэгээд хүүхдийн баяр болохоор энэ сурчтай нэг альчуур шим болгаа тэгээд 2 кокром том сэтгэлгээл палажи хүртэл бид нар өөрсдөө ээж маань оёол өгөөл тэгээд аад жаргалтай гоё тийм наадам хүүхдийн баяр өнгөрөөдөг. Яг тэр дурсамж хүүхэд жоохон хэлтгүй яг 4-5 настай байсан үеийг хүртэл ингээд санаанд орж ирж байгаа болохоор миний охид яг юу боддог вэ? Ээжтэй яг илэрхийлж чаддаг болов уу? Одоо яг нөгөө гоё тийм хоёулах өнгөрөөгөө охтын болцоо хийгээд аль дуртай яа гэсэн болгоныг нь үүсгэн гэж боддог. Тэгээ миний охин болохоор ээж миний хамгийн ухаантай хүүхдүүд юм шиг санагдсан. Миний хоёр уучлаа. Ингээ мөнгө цаас ингээд үгийг хизээч хамттай юм авъя гэж хэлдэг. Дандаа нөгөө би ээжээ би дэвтэр авъя, ном авъя, гоё боддог юм авъя. Това салмастер тийм аюу тийм нөгөө оюунлаг тийм нөгөө уран охин байдаг миний охин ээжийг мэдэрээд дандаа юмыг бүтээ гэсэн. Тэгээд одоо гар урлын юм аюу санагддаг. Тэр болгоны одоо аль болохоор ээжигээ эзгүүж ханахааргүй одоо яаж цагаан зүг болсон өнгөрүүл тэр болгоны хин одоо хэрэглэгдэхүүн бүтээгдэхүүнийг авч өгөөд гоё дурсамжтай өнгөрөөнө гэж бодож байна. Ер нь байнга тийм байх юм гэж бодож байгаа. Тэгээд танай өдрөг маш олон зүйлийг ухааруулдаг. Тэр болгонд маш их баярлалаа. Үргэлж сонсдог шүү гэж хэлмээр байна. Маш их баярлалаа. Өөрийнхөө дуу хоолойгоор энэ гоё тий дурсамж бүтээгт бас одоо өөрийнхөө төлөвлөгөөг хуваалцсанд. Тэгээ заавал хэрэгжүүлчихэд дараа нас гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрлөгөө нэг дугаар дээр бас холбогдож орж ирээд гоё хуваалцаарай. Тэгээрээ. За тэгээд амжилт хүсье. Нэвтрүүлгийн урагшлалын сансараа. Ханхуу гүнжиж тий маш их баярлаа. Нэрэл одоо энэ чухал бас яг илэрхийлэмжийг хэлэрт утас холбогдоод байгаа тэгэхээр аа ингээд тарагдчих юм байна тий. Аяа хаачж байгаа гэсэн. Тий аяа хангут хүнээ авч байгаа гэсэн. За тэгээд хэлүүлээс гоё дурсамж хэлэх юм. Гоё дурсамж хэлэх юм байна. Яг өөрийгөө таа дээр харж инээл дээ тий. Ханхуу гүнжижтэй өөрийгөө буруутгаарай гэж хэлмээр нь тий. Магадгүй бидэнд алдагдсан цаг хугацаа байж болно. Алдагдсан анхаарч таагүй тэр өдрүүд байж болно. Тэгвэл нөгөө
3 цаг чи хамт явж байгаа шүү дээ. Тэгвэл одоо дээрээ төвлөрөө ирээдүгөө гой бүтээя. Тэгээд бит хоёрын хувьд ч гэсэн одоо тийм мундаг төгс хийгээ чадцсандаа бус хамтдаа хэдүүлээ би бинийгээ өргөж өгье гэж байгаа учраас хэдүүлээ тэгвэл би эх 5 жил ямар дурсамжийг үлдээж болох вэ гэж яагаад дурсамжийг төлөвлөж болохгүй гэж охиндоо гой зурс илгээгээрээ урам зориг өгөх зам чанарыг нь хийсэн зүйлийг нь гаргасан амжилтыг нь тэмдэглэж өгөө зурс илгээгээрээ захаа бас бичээрээ энэ тусдаа шүү. Захаа бичихтэй өнгөрсөн удаад хийж чадаагүй зүйлээ охиноосоо гой уучлалж байгаа хүүдээ бичээ тэрийг гой бүр шуудангаар илгээгээд ямар гой санагдах бол магадгүй хамт байлаа гэхэд гой амттай хоол хийж өгөөд өөрхөн нөгөө хийж чадаагүй гэдэг байгаа зүйлээ харамсаад өөрийгөө буруутгаад шаналлах биш тэгвэл хийя гэдэг одоо энэ шийдвэрийг гаргаад хийгээсэй тэгээ магадгүй ирээдүйд цаг ч гэсэн бидний хүлээж шít охин нь ирээдүйд охинтой болж болно хүүтэй болж болно сайхан атцэйгээ харахтаа тэр гой дурсамжийг бас бүтээж болно шүү дээ яг үнэн тийм шүү тэгээд хэрвээ одоо юу гэдгийг гоё ая байвал гоё юм уу? Тэр ая байвла. Ая яваад байгаа шүү дээ. За хэрвээ одоо ингээд хүүхдтэйгээ хангалттай цаг өнгөрүүлэхгүй байсаар агаад хүүхэд насыг нь алдаа таны гараас алдуураад явах юм бол нэг л өдөр хүүхдтэй тантай хөтөлцөхөө болчдөг. Хүүхд тантай одоо танд хайртай шүүгээд хөвөрхөө болчдөг. Яг өсвөр наснд ирдэг. Тэр насны онцлог байдаг ч гэлээ. Одоо дахиад эргээд 18 нас, 19 нас, 20 нас, 22 нас, 23 нас гэдэг ч юм уу те тэр үедээ ингээд эргээд бас ээжтэйгээ аавтайгаа ийм зүйл хийж исэн. Одоо ч гэсэн ийм зүйл хийх боломжтой гэдэг тэр зүйлийг харах юм бол бас гоё яагаад идэг штэ. Тэгээ хэрвээ хүүхдтэйгээ хангалттай цаг өнгөрүүлэхгүй байх юм бол сэтгэл хөдлөлийн хувьд те сэтгэл мэдрэмжийн хувьд ийм холбоо үүсдэггүй гэдэг те холбоос үүсдэггүй. За тэгээд үнэхээр одоо те би ээжтэй аавда үн цэнтэй тэр хайртай хүн мөн үү үгүй юу гэдэг тэр нэг зүйлээр ингээд химжээд өөрийгөө үргэлж химжээд идэг те тэгэнгүүт өөрийгөө би үн цэнгүй хүн юм байна. Намайг ээж аав маань сонсож байгаагүй надад ээж аав минь цаг гаргаж байгаагүй гэж мэдэрч үсэх юм бол том болоод ерөнхийдөө те бусдын үнлэмжээр гээд өөрийгөө тодорхойлох гээд байдаг гэж сэтгэл судлаачд бас хэлдэг штэ. Тэгэхээр бас одоо оройтойгүй шүү гэдгийг л ээж аав нарт яг энэ зүйлээр сануулах гэдэг те таны хүүхэд 2 настай байна уу 20 настай байна уу те яг тэр насанд нь тохирсон хүүхдтэйгээ өнгөрүүлэх цагийг дурсамжийг гоё бүтээгээсэй. Дараагийн бас нэг зүйл одоо юу байдаг вэ гэх юм бол нөгөө өөрийгөө одоо голж хэлдэг юм байна тий. Би хангалтгүй юм байна. Би тий муу юм байна. Би одоо ийм юм байна гэдэг ч юм уу. Дараагийнх нь болохоор нөгөө хайрыг өөр хэлбэрээр хайж хэлдэг. Одоо токсик харилцаанд ингээл хүмүүс байгаад идэг тий. Яагаад тэр хүмүүс байгаад идэм бол гэдсэн чинь хүүхэд насндаа анхаарал тэр ээж аавтайгаа өнгөрүүлэх цаг тэг байгаагүйгээс тэр дотн сэтгэл хөдлөлийн мэдрэмж үүсэхгүйгээс болоод нөгөө токсик харилцааг төвчээл байгаад идэг тий. Тэгэл бас нөгөө нэг өөрийг нь тоохгүй байгаа тэр хүмүүс ч гэсэн тэгэл татагдаал тий тэр хүмүүсээр үнэлүүлэхийн тулд амьдраал идэг. Тэгэл тэр хүмүүст хаягдчихгүй гэсэн нэг тийм айц тунд байгаа л байдаг тий. Ийм одоо магадлалууд маш өндөр байгаад байдаг. Ягаад тэгэхээр тарих тэгж ажиллаж байгаа гэсэн үг. Хайр бол тий араас нь гуйж иж авдаг зүйл юм байна. Ингээ байгаад бодоод тий яг тэр байдлаар амьдраад идэг гэсэн. За дараа нь сэтгэл зүрхээ илэрхийлж чаддгүй хүн болчдаг тий. Би завгүй вэ штэ дараа болъё дараа ярий гэл тий. Чи юундаа уйлсий ганцаараа ингээд өөрийгөө аргалаа тоглож ийл доо гэл тий. Энэ байдлуудаас болоод хүүхэд сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддгүй дотроо мэдрэмжээ нуучдаг. Дотроо ингээд ээжтэйгээ аавтайгаа цаг өнгөрүүлмээр байгаа ч гэсэн за аав ээж завгүй юм чи ингээд төвчээд өнгөрч сурчдаг тий. Хин нэгнээс тусламж хүсэж чадхаан болчдаг. Тийм хүмүүс илбэг болоод идэг тий. Тэгээд одоо тэр хүмүүс одоо яадаг вэ гэхээр яг өөрт нь тухайн үед ямар мэдрэмж төрөөд байгааг мэдэрхээ болчдаг. Үнэхээр ингээ ганцаарч ясан ч гэсэн тий. За бусдад гай болоод яах вэ гэл ингээл тий. Мэдрэмжээ дараад өсчдөг. За бүр цаашлаад одоо ямар сөрөг үр дагавар байгаа вэ гэх юм бол ууртай, бухимдалтай, хэд хүйтэн тий. Тийм түрэнгийн одоо уур бухимдлаа буруугаар илэрхийлдэг хүмүүс болоод одоо өсөөд төлөвшчдөг байна. За тэгээд ирээдүйд өөрийнхөө хүүхдүүдтэй бас харилцаа холбоо тогтохдоо бас хэцүү болчдөг. Ярилцаж сураагүй, хайр мэдрээгүй, яаж харилцаа мэдэхгүй гэж ярьдаг тий. Яаж ярилцахаа мэдэхгүй, хамт яаж цаг өнгөрөөхөө мэдэхгүй тийм хүмүүс болчдөг гэдгийм байна. Одоо судалгаагаар тэгэхээр тэгмээргүй байгаа л өнөөдөр та хоцроогүй шүү гэдгийг ойлгож аваад 2-той байна уу, 10-тай байна уу, 20-тай байна уу хүүхдтэйгээ цаг өнгөрүүлэх аргыг заавал олоорой, заавал цаг
өнгөрүүлээрэй. Ялангуяа сая нөгөө ханхуу гүнжийн ээчийг зөрсгөлд мэдрэгдээд тэр бас яг ийм харуулсал төрөөд тий. Тэгээд тэр нь яг ингээ ойлгоч гэдэг юм уу ийм шинж тэмдгүүд гарч ирж штэ. Байлаар мэдрэгдэх юм бол та энэ зүйлийг заавал хийгээрэй. Би бүр амлаж гинэ гэж тэгсэн штэ тий. Тэгэхээр зэрэг ханхуу гүнжийн ээж маань бас хийгээрэй. Тэгээд мэдээ сэтгэл зүйн одоо шинжлэх ухаанд болон бусад зүйлсүүдээр эдгээр зүйлсүүд байгаа ч гэсэн тэгчдэг гэсэн, болохоо ячдаг гэсэн, тэгдэггүй гэсэн гэж өөрийгөө хязгаарлаж тий. Өөрийгөө ингэж дарамталж ингээхээс илүүтэйгээр хэдий тийм байгаа ч гэсэн боломж үргэлж байдаг шүү. Боломжийг би өөрөө бас ингээ би болох юм шүү гэдгийг битгий мартаасай тэгжээж бид нар гэрэлтэн гээд байгаа шүү дээ. Яг үнэ. Тийм болохоор зэрэг энэ боломжийг бас ашиглаасай гэж бас хүсэж байна. За тэгээд яг одооноос эхлээд нэвтрүүлгийг маань үзэж байгаа үзэгч игээд сонсогчдоо сандж хэлгээд Балсангаргийн гэрэлтэн нэвтрүүлгийг та хүлээн аван үзэж байна. Бид нар өнөөдөр хамтдаа хүүхдүүдтэйгээ цаг гаргацгаая. Энэ нь эргээд тэдний амьдралд дурсамж болон үлдэдэг юм аа. Тэдний сэтгэл зүйд бас яаж нөлөөлөх вэ гэдэг талаас нь Баясаа зам хоёр нь хуваалцж байгаа. Тэгээд дурсамжийг ингээд музей гэж хоёлаа авч үзье л та. За одоо Чингис хааны музей гэдэг шиг тэгээ 5 одонд дурсамжийн музей гэж авч үзэх юм бол энэ дурсамжийн музейд тань сөрөг зүйл их байна уу, эерэг зүйл их байна уу гэдэг асуултыг асуумаар байна. Мэдээж ингээд дурсамжийг харах юм бол дандаа түүхийн олдуурууд байгаа шүү дээ. Тэр зүйл нь сайхан ч вэ, муухай ч вэ, тухайн цаг үедээ хэрэгжилжсэн зүйлийг яг боддоор нэгээ тавьчихдаг шүү дээ. Хатгалцсан байж байдаг. Магадгүй бид нар 10 жилийн өмнө идсэн хоолоо эсвэл одоо яг уусан ус ундаага санахгүй байж болох ч гэсэн харин аав ээж маа надад үзүүлж ирсэн тэр сөрөг үү, эерэг үү сэтгэл хөдлөлийн нөлөөг бол мартахгүй байж болно. Тийм учраас нөгөө хамтдаа өнгөрүүлэх цаг маань илүү эерэг байгаасай, илүү сайхан байгаасай, тэр гоё музей болоосай. Тэ одоо ингээл явж идэл нэх гоё юм палаачтай зураг тий. Ваа энэ палаачийг ээж ингээ авч өгсөн чи амар гоё яага. Тэр үед яг ингээ хүүхдийн баяраар өмсчээсэн үеийн зураг байна штэ гэх. Хүүхд маань хожим дурсдаг. Тэр олон ингээ музейн одоо үзүүрүүд яг энэ дурсамжинд маань байгаасай гэдгийг өнөөдөр гэрэлтэн нэвтрүүлэг санал болгоод. Тэр өнөөдөр бол Балсангарыг орой яг энэ дурсамжийн музейг олдуураа шинээр нэмэгдүүлэх боломж шүү тий. Өнөө орой гоё гэр бүлэрээ суугаарай. Халуун дулаан тэр за хоол амтгүй байхаас үр шалтгаалаад уур амьсгалыг бүрдүүлээсэ. Тэгээ ингээд яг ширээний ардах уур амьсгал ээжүүдээс их шалтгаалдаг шүү. Ээжүүд бид нар тий хатсан талхтай байсан ч хамаагүй инээгээд тий яриа хөрөө үүсгээд би бинийгээ магтаад урамшуулаа сухад тэр чихтэй гоё музейн нэг олдур болж хуурнаа. Тэгэхээр өнөөдөр л энийг Баясаа зам хоёр нь ятгаад байгаа шүү. Яг үнэ. Нэрээ тэгээд цомог ингээд дурсамж тэр зураг гэд ингээд яасан чи зургийн цомог санаад орчлоо. Манайх ингээд хоёр охиноо хүүгээ баг байхад бол зургийг бүр ингээд тогтмол угаалгадаг байсан. Тэгээд давуу тал нь юу байсан бэ гэсэн чинь утас байхгүй зургийн аппарат байсан. Тэгээ ингээд ямар ч ингээд аялаар явсан зургийн аппараттай явдаг. Тэгээд тэр зургийн аппаратаараа нөгөө 36 одоо кадртай хальс тэр хальсыг ингээд нөхөртэй коникагаас ч юм уу кадакас ч юм уу очиж аваад тэрийг хийгээл тэгэл ингээд аялалд гардаг. За тэгээд тэрэндээ бол ингээд хамаг нандин зураг аавна шүү дээ. 36-ын шиг утасных шиг юм их байхгүй тий. Тэгэл аваад тэрийг авчраа заавал угаалгадаг байсан. Тэгэл угаалгаал юу яадаг? Зургийн цомогтой байдаг. Тэгсэн чи одоо хэдэн жилийн өмнөөс юм бэ зургийн цомгоо ерөөсө огт шинжлээгүй. Тийм тэгээд бодсон чинь утсанд ингээд маш олон зургууд ингээд хадгалагдаад тэгэл уцаа солиол эсвэл янз бүрийн болохоор нөгөө зургнууд маань алга болоод тий чанар нь муудаал байгаа юм байна. Тэгэхээр яг тэр нөгөө зургийнхаа цомгийг дээр нэг шүүгээ ухаж байгаа шүүгээгээ цэвэрлж байгаа цагаан сарын үеэр ч илүү гаргаж ирсэн чинь айгүй гоё байсан байхгүй. Тэгээд тухайн үед ингээд бид хэд ярихдаа хүүе одоо хэдүүлээ зургаа угаалгая л да гэсэн ирнэ. Одоо болтол ажил болгоогүй байгаа юм байна. Тэгэхээр ерөөсөө тэр ингээд дурсамж байдаг те хүүхдүүдтэйгээ хамт үзээд байжсэн чинь хүүе энэ үед яг ингэжсэн те яг энийг ингэсэн чинь ингээд гэл ингээд инээлтэл тэгэл нөхөртөөрийн бүр нэг дөнгөж гэр бүл болоод удаагүй. Тэгээ хоёр охиноо төрүүлсэн хоёр охин маань жижигхэн нэг ой гарантай хоёр ой гарантай зураг хоёул нэг айгу туранхай. Тэгсэн чинь манай хоёр охин нэг 5 6 настай болцсныхаа үед манай дунд охин тэгжсэн. Альбомоо үзэл инээлдэл байжсэн чи. Гүй наав ээж хоёр жоохон хүүхдээс бүр гарахгүй бүр нэг гуринхалцсан гэж хэлжсэн. Нөгөө нохоо дээр л гуринхалцсан гэж хэлдгээс одоо хүнийг гуринхалцсан гэж хэлдэггүй шүү дээ тий. Тэгээ би тэгэд бүр тухайн үед бүр ингээ инээлдээд бүр савж болтлоо нээлдээд тэгээ тэр үед үзэж хахад ээж аваа ирээд чи нэрээ тэгээд 4 5 настай байхдаа тэгэж хилжээж үлээ гэж инээлцсэн. Тэр яг л тэр дурсамж гэдэг зүйл те ямар гоё байд юм бэ. Үнэхээр л тэр зургийн цомог шиг тэр музей шиг музейд хэрвээ ингээд гэр бүл болго өөрөө өөрсдөө музейтай бол тэр бараг зургийн юм байна те. Зургийн цомог юм байна.
гэж бодлоо. Сүүлд яг наадхыг нөгөө хэрэгжүүлээгээд одоо тэр чинь яг нэг альбом байхаар яг 3 дахь хүү төрсний дарааснаас ингэ зураг болцсон. Харин яг тэгээд энэ манай ч гэсэн яг тэгээд. Тэрийг сүүлд нөгөө 4 дахь маань гарсны дараа хэдүүлээ гэрээ цэвэрлж явж хүүхдүүстэйгээ гэрээ цэвэрлж хагаад өстө альбомоо нэг харъя гэл нэг гэр цэвэрлэлийн хажуугаар нэг тим ороод ирэхээр сатарчдаг ш. Тэгээ бүгдээрээ цуглараад ингээ харж хагаад гэрээ цэвэрсэн юм байхгүй ингээ хаяа. Тэгээ сүүл нөгөө хаарттай бол ерөөсөө энэ олон ингээ зургуудаа харт руугаа хийгээд тэгээ яг тэндээс хэрэгтээнүүдээ аваад угаалгая. Тэгээд тэр хаартыг үе охин маань гаргаж ирээ зурагтан залгаад үздэг аахгүй. Ямар хөөрхий. Миний охин тэрийг өргөжлөлөөч. Тэгээд үзэж байхдаа нөгөө зургнуудаа хараад ярьдаг. Тэгээ нэг зурган дээр яг тэгж ярьжсэн нөгөө том хүү усанд ингээд унаад ингээд нойтоо хувцастай ингээд зогсож байгаа байхгүй. Тэгс чи тэр яасан гэсэн чи бид хэд дарханд нэг айлд очиод хажууд нэг жижигхэн юм хөөрхөн нууртай. Нуур илүү голтой. Тэгээ тэрэндээ ингээд нэг юм загастай юм байна л та. Тэгээ яг хуу томчууд байхгүй үеэр нөгөө хүү маань загас барих чагаад халтарч унаад халтарч унахдаа чи аавд ээж хоёрт хэлж болохгүй шүү гэд дүүдээ хэлээд тэгээ дүүж хэлсэн юм байхгүй өөрөө нөгөө нойтоо хувцастай учраас баригдаад яг тэр үеийн ингээд зургийг дарж үлдчихсэн зургийг хараад унаад ахтаа яах вэ бити хэл байхтаа яах вэ гэд ярихтаа яг тэр үеийн уур амьсгал те тэр дурсамжууд бүр яг бодит юм шиг те хүн болгонд ингээд байгаа аахгүй те тэгээд ингээд өхөөртөд инээгээ тэгээд яг тэр зургуудыг харахаас айгүй чухал байдаг штэ тийм яг үнэ. Нэг 4 настай байхад нахаа дунд охиноо 4 настай, том охин 5 настай байхад бид хэд ингээл айгүйх зугаалдаг хөдөөгаатагаар тэгээд нэг 100 бас сэлэнгээс ирж явж байгаад ерөө гол төр буудалдаг юм аа. Тэгээ ерөө гол төр буудлаад тэр нэг бороо орцсон нэг юм бүрхэгдүү тэгээд ингээд хөрс зөөлөрсөн үе байсан. Тэгээ ерөө гол чинь нилийн өргөн том штэ. Тэгэл ингээл хэдүүлээ ерөө голын иргэдэгүр ингээл гүйлдээл тоглоол явжсэн чи дунд охин альтраал гол руу унцсан. Тэгсэн чи манай нөхөр хазаар ойрхон яваад шүүрэл авсан нөгөө нэг бүргэд нэг ан аваа шүүрж байгаа юм шиг яг нэг тийм. Тэгэл охиноо өстө урсгаагүй бит. Тэгэл тэрийг ингээл том болсон охин хүртэл бас ингээл санаал тий. Яг тэгжсэн штэ. Би урсаа явцсан бол гэл аав айгүй урдан шүүрсэнтэй гэл ярьдаг байхгүй. Тэгэл бас нэг жил нөгөө сайхны хөтөл дээр сэлэнгийн сайхны хөтөл дээр чи ингээл битүү ингээл юутааш нарсаа хайтааш айгүй гоё үнэртэй. Тэгэл хэдүүлээ нөгөө сайхны хөтөл дээр ингээл тоглоол байж исэн чинь манай том охин гэт нөгөө модны мөчр дээрээс ингээл дүүчлэгдэл ингээл тоглоод дээшээгээ харсан чинь мөчрний нөгөө нэг юм шилмөсүүд нүд рүү н орсон чинь оронгууд ингээл нүд нь ингээл сонирн болно шүү дээ. Тэгсэн чинь нүдээ тас анаал би сохорчлоо гэж хөлжсэн. Тэгэл дараа нь бүгдээрээ том болцсон хойно сайхны хөдөл дээр очсон чинь охин тэгж байгаа байхгүй. Би сохорчлоо гэж уйлж ижилээ гэл те. Яг тэр дорсомжууд ингээл үргэлж ийн те хичнээн ингээл адал явдалтай, инээдтэй, заримдаа ингээл хөгжилтэй, заримдаа ингээд санаа авууштай те тийм зүйлүүд байсан ч гэсэн үргэлжийн одоо дандаа л гоё ад жаргалтай мэдрэмжүүдийг өгжээвэл ямар сайхан бэ тийм. Тэгээд энэ дурсамжуудыг нөгөө бага наснд нь ингээ бүтээгээд явж гин гэж бодъё л та. Нөгөө хүүхэд маань энэ дурсамжийг яг тэр хадгаламжтай ингээ зөөрлж байгаа байхгүй. За би өдөр болгон одоо ингээд хадгаламжиндаа 20,000 төгрөг хадгалаад тэгээ би одоо ингээд 10 жилийн дараа хадгаламжаа ингээд эрүүл мэндийн асуудал тулгараад нөгөө хадгаламжаа ингээд санах юм бол маш том дэмжлэг гарц гаргалгаа болно шүү дээ тий. Эрүүл мэндийн асуудлыг маань зохицуулах. Тэгэхээр яг энэ дурсамж бол хадгаламжтай адилхан гэж байгаа байхгүй. За ингээ бага наснд нь өдөр болгон 20,000 төгрөг үлдээж байгаа юм шиг дурсамж үлдээгээл. Өсвөр наснд ирсэн чинь нөгөө охин маань эсвэл нөгөө хүү маань үерхэж яагаад хин нэгэнд хаягдлаа. За чи бол хорвогийн хамгийн азгүй амтан би чамд хайргүй. Чи бол станараа те да гэл ингээд сөрөг өгнүүдийг хийсэн чинь нөгөө хүүхд маань яаж вэ гэхээр айгу хэцүү болоод хямраад та гутраад өөртөө ямар нэгэн зүгээр л юм сөрөг зүйл хий гэсэн бодолд орч. Ийм муудагч юм уу гараа зүсдэг ч юм уу мэдгүй тий. Тэгэнгүүтээ тэр хүүхдэд яг энэ ингээ шийдвэрийг гаргасан ч гэсэн үйлдэл хийхдээ зэрэгцээд нөгөө нэг хадгаламж нэгддэг гэж байгаа байхгүй. Ямар хөөрх юм бэ тий. Үгүй штэ болохгүй штэ. Тэр хүний үед би тийм ч гэсэн ээж аавдаа би хичнээн хайртай лээ. Намайг өрөө гол дээр урсгаж яхад аав шүүрэл авсан штэ. Тэгээ намайг ингээд сорсон мэстэй гэж уйлж яхад гүү штэ гэл ингээд инээлдэл хөхрөлтөөл намайг ингэжсэн штэ. Би ээж аавдаа чухал байхгүй юу гэд нөгөө хадгаламж маань нөгөө дурсамж маань аминд ороод тэр зүйлүүдийг хэдээр шийдэл гарсан ч гэсэн үйлдэлдэггүй гэдэг талаар нэг ийм хөөрхөн судалгааны зүйл бас байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ийм ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл нөгөө сөрөг сэтгэлийн хөдөлгөөн төвлөрөөд бэрхшээлийг давах яг одоо тийм чадвар дээр маань хадгаламж маань нэмэр болдог. Яг үнэ. За манайхан сонсч байвал те зүгээр сайхан сонсоод байхгүйгээр гэр бүлийн радио 104.5-ийн лайв стримийн доор бас хүүхдтэйгээ үлдээдэг те хүүхдтэй үлдээсэн тэр гоё дурсамж өнгөрүүлдэг тэр цагийнхаа гоё туршлагуудыг бичээрэй
бүгдээрээ хуваалцаарай тий. Нэг нь залуу гэр бүл, нэг нь одоо залуу хост ч юм уу тий. Тэр нь ингээд юм шин санаа сэтэл болж болох байхгүй. Гэрэлтмээ маань гол урайлгал ерөөсөө тий. Би биедээ тус дэм болъё тий. Би биедээ үн цэнтэйгээр одоо тий одоо юу гэдгийг үнтэй зүйлийг өгье гэдэг нэг тийм зорилготой шүү дээ. Тэгэхээр тгий. За тэгээ цом маань түрүүнд бас нэг юм юу хэлжсэн шүү дээ. Дасгал ажил. Цаг дуусгаад. Одоо ингэ. Яг одоо лайфтайм маань хамт байгаа сонсогч үзэгчэд за магадгүй радиогоор ч гэсэн бидний дуу хоолой хэрвээ та сонсоод явж байвал тэг хэрвээ машин барьж байвал машинаа ингээд зогсоодог ч юм уу те ямар ч хэсэн нэг юм анхаарал төвлөрүүлэх гээд байгаа шүү. За баясаа агш нүдэ ханаарай. За нүдэ хинчүүлээ 80 гайгүй юу тий. За 80-аа минутыг харчих. 2 минут. Тэгээ CV-г харахгүй. Та яг ингээ гоё төвлөрөн шүү. За хамгийн жаргалтай үедээ очиорой. Хамгийн жаргалтай, хамгийн гоё, дулаахан, таны бүрийн мад жаргалтай, happy байлгасан үедээ очиорой. За тэгээд тэр үйл явдлаа төсөөлөөрэй. Үргэлжлүүлэн бодоорой. Таны бүр улам илүү гоё, илүү жаргалтай болгож байна. Тантай бүр хамт байгаа, таны бүр баяр хөөртэй болгож байгаа тэр мөчүүд. За ингээд нэвтрүүлэг маань үргэлжлэх учраас одоо баясаа хичээгээс ирээ. За яг одоо ингээд жаргалтай үе дээр очиорой гэсэн чинь хэдэн наснда хизээд натсан бэ? Нэг 8-9 настай юм уу? Манай аав ээж хоёр ингээд 100 болохоор бүр ингээд хөдөө юу ичрээд юу гэдүглээ. Майхан биш нөгөө нэг юм жижигхэн богончик. Богончик нэг жижигхэн байшин гэсэн үг шүү дээ тий. Тийм богончик чирээд гэд хүүхдүүдээ бүгдийг ингээд аваа явдаг гэсэн юм. Яг тэр нэг тарины амралтанд очиод тарины амралтанд яг ингээд тоглож исэн тэр үе санаанд орчин. Айгуу гоё. Тэгээд замдаа ингээд буудлаад нөгөө олуулаа учраас тийм богончтой явж штэ. Машинд багтахгүй учраас тий. Тэгээд нөгөө богончтой ингээд ороод зулаад ингээд унт нь хоол юм бүх юм байна тий. Тэгээд замдаа ингээд удаа явдаг. Тэнгүүт ингээд буудлаад тэр газраа нэг конол ингээд явдаг. Яг тэр үе бүр амар гоё. Тэгээд тэр үед нэг хамгийн инээдэмтэй нэг тоглож гүйж явж байгаа л нэг ийм урт нэг юм ногоо өвсөс ахгүй. Гүйжчээл бариад авсан чи халгаа бариад авсан байсан би. Тэгэл гараа түлээл гэсэн чинь яадаг үлээ нөгөө нэг инээдтэй. Гарын дээрээ яамаа гэдэг. Сая маань үзэж байгаа үзэгчид маань бас яг ямар үе дээр очисон бэ гэдгийг бас бичээд өгөө. Бас бичээд яваарай. Яг энийг араа яг ингээд асуухаар хүн шууд аав ээжтэйгээ байсан баг насндаа очт юм бэл. Харин тийм байна. Хичнээн гэрлэлтийн амьдрал нь гоё, маш гоё хурим хийсэн, үр хөвгтүүд төрүүлсэн ч гэсэн шууд аав ээж рүүгээ байсан тэр үеийг очиод идэм билээ. Та бас ингээ хүмүүсээс асууж үзээрэй. Яг цөөн хідэн хүн ингээ гэрлэлтийн амьдралаа ч юм уу те одоо байгаа нөхцөл байдлаа бичиж болно. Гэхдээ ихэнх нь яг тэр юунд санаа зовхгүй, юу ч ингээд те одоо яахгүй тэр баг үеэл бодоод идэм бил. Тэгэхээр ингээ бодохоор бид нар өнөөдөр 8 настай хүүхдийнхээ амьдралд ямар дурсамжийг үлдээж байна вэ? Тэ үлдэхгүй байгаа юм биш үсттэй. Тэгвэл хідүүлээ энэндээ тэ итгэвтэй байцгаая үлдээцгээе. Хэрвээ танд 8 болон түүнээс бага насны хүүхдүүд байгаа бол танд боломж байна. За хүүхдүүд том болсон ч гэсэн бас боломж байгаа шүү. Хідүүлээ тэр гоё дурсамжийг нь үлдээе. Өнөө орой хідүүлээ ашиглая. Маргааш амралтын өдөр нөгөөдөр амралтын өдөр тэ тэр хүүхдүүдийг дурсамжийг үлдээгээрэй гэж гэрэлтмийнхаа үзэгчийг сонсогчдыг бас уриалмаар байна. Тийм манай нэг таньдаг ихч тэгж ярьж байсан. Хүүхдээ нэрээ 10 нас хүрэхээс өмнө л ээжээгээл наалдаал хэрэгт нь тий хайртай шүү гэл хэлэхэд нь хам тоглоё гэхэд нь цаг гаргаж явах хэрэгтэй юм билээ. Тэр үед нь ёо ядраад энэ цаашаа гэл тий зав алгаа гэл тий хайртай гэл үнсгэтэн тоохгүй байсан чинь 10 наснаас хойш угаасаа яваад өгд юм билээ. Өөрийн гэсэн орон зайтай, өөрийнхөө ороонд, өрөөнд тий өөрийнхөө найзуудтай. Тэгэл ээж нь үнсийг хэр цаашаа гэд хүүхдээ өөрөө тэгдэг юм билээ. Тэгэхээр ерөөсөө миний сурсан ойлгосон зүйл хүүхдээ яг 10 нас хүртэл нь маш сайн хайрлаад наалдаад ирэхэд нь үнсээд тврээд бүр тэр бол үнэхээр чухал юм байлээ шүү баясаа гэд надад сануулчихсан байхгүй. Тэгэхээр энийг одоо яг тий яг тэр 10 наснаас доошх насны хүүхдүүдтэй ээж аавд маань өдөр болгон үргэлж санаж байгаасай. Ээжээ гэл гүгээд ирэхэд нь тврээд аваасай үнсээсэй тий хайртай шүү гэхэд нь өөдөөс нь гоё үг хэлээсэй гэж хүсэж байна. За тий комментууд уншъя. Давсран баяр маань хамгийн жаргалтай үе минь хүүхэд нас минь байжээ. Аав ээжтэйгээ байсан хүүхэд насандаа очлоо гэсэн биш. Ваа ямар гоё тий. За тийм байна. Жэ баяна жамбалд орч маань. Манай Жаги тий. Жаги маань ер нь л тийм шүү. Илэг бүтэн ээж аав дүү нартайгаа байсан хүүхэд нас бодогддог доо гэсэн байна. Харин тийм учраас хэдүүлээ ирээдүйн хүүхдүүдийнхээ амьдрал бас яг тэр зүйлийг нь бүтээж өгөө. Бидний нөгөө тарих гэдэг маань яг л ингээ хадгалж яадаг тий. Төрөний яг хэлсэнчлэн бид нар 10 жилийн өмнө 20 жилийн өмнө юу идэж ууснаа бол санахгүй. Гэхдээ ямар дурсамж үлдээсэн бэ гэдгийг бол санаж байгаа их бага хэмжээгээр. Тэгэхээр зэрэг хүүхдүүдийнхээ тархинд ч гэсэн бас яг тэр зүйлсүүдийг
тийм үнэтэй одоо тэдэн дүүргэний тийм баримттай юм авч өгсөн штэ гэдгийг цөөхөн санах баг. Харин тэгэж гоё хамт байж үлээ. Тэгэж намайг баярлуулж үлээ. Тэгэж цагийг өнгөрүүлж тоглож иж үлээ. Үлгэрийг ингэж уншиж өгдөг байж үлээ гэдэг зүйлсүүдийг санах учраас заавал хэдүүлээ хэрэгжүүлье гэдэг өнөөдрийн гэрэлтэн дээрээ бас урайлаад хоёлаа энэ төргээд нэвтрүүлгээ бас өндөрлөгт шиг хандъя тий. Тэгээ хүүхэд нас хизээж дахиж давтагддаггүй. Яг энэ үед нь хамт байгаад хамт бас идэвхтэй байгаад өгөөрэй. За тэгэд гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр энэ хүрээд өндөрлөж байна. Амралтын өдрүүдэд бас аятухта сайхан өнгөрөнгө хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ сайхан дурсамжийг заавал бүтээгээрэй гэж уриалж байна. Тэгээ бидэнтэй хамтдаа байсан эрхэм сонсогч үзэгч танд маш их баярлалаа. Энэ хүрээд өндөрлөе. Төр баяртай. Бүсгүйчүүд хамтдаа хамгийн чухал гэх асуултыг хөндөж өөрийгөө илэрхийлэхэд хэрэгтэй бүхнийг гэрэлтэм эмэгтэйчүүдийн цагаар хуваалцсан.